Нэг тийм сайн мэдээлэл байхгүй. Зүгээр телевизийн мэдээлэл сонссон. Тэр одоо нэг мэдээлэл хомсгол байна. Тэ. Одоо тэрний чинь одоо уг нь бол одоо ойрох хөрш орон юм чинь тийм ээ. Монголд одоо ирэх нь бол амархан биз дээ. Одоо манай эрүүл мэндийн байгуулагч дүндээ бол шалтаа доош орлоо ш. Гэхдээ одоо аль болохоор одоо эрүүл мэндийн яамчин л одоо тэр одоо вакцин одоо юу гэдгийг урьдчилан сэргийлэх тарьдаг юу гэдэг тэр мөрийг л одоо эртгээ авчирч ард түмэндээ үйлчлэх хэрэгтэй байхад гэж бодож байна. Ер нь ард түмэн бол мэдээлэл хомсгон байгаа ш. Гэхдээ яг тэгэл амны гарын ариун цэвэр, амны ариун цэвэр одоо амны хаалт нас зүг хэрэглэх ёстой. Багтгүй монголчууд ч бас урагшаа одоо баярыг өсөлт болох гэж цагаан сар болох гэж урагшаа их явж байгаа бох. Тийм болохоор бас тэр хилээр орж гарч байгаа хүмүүс төр бас хяналт цэвэрлэгээний ажил бас сайн хийх ёстой болов гэж бодож байна. Одоохондоо алгатай. Бараг сарын өмнө нэг мэдээлэл гараад байсан шүү дээ. Тэгээд одоо намжийн болгохын гайгүй болсон байх чинь ер нь эрүүл мэндийн яам таван гадаа сайн анхаарахгүй болохгүй дээ. Ялангуяа урд хөршөөс энэ хэрэг хаад ийм нээлттэй бол юу ч орж иж болно шүү дээ. Яг тодорхой мэдээлэл аваагүй л авчихсан. Өчтөрөл нь ялтарсан. Ер нь сонссон хатгаа болдог тийм анаад байгааг сонссон. Одоогор мэдээлэлгүй л байна. Мэдээлэл бол бага шүү дээ. Юу мэдээлэл байхгүй. Мэдхгүй дуулаач юм шүү дээ. Сонсооч юм шүү дээ. За фэйсбүүкээс л харсан да. Тэ. Огт мэдээлэлгүй байгаа. Огт байхгүй. Тэ. Аюултай вирус гарсан юм шиг байна. Тэгээд одоо нөгөө бүр 88 онд төлөөд нөгөө Америкээс нөгөө доохын вирус лабораториос алдагдсан гэдэг шиг тэр шиг юм болцсон болов гэж бодож байна л та. Тэгээд тэр ер нь тэгээ амьтны өвчин хүн талдна гэдэг чинь дэлхийн дулааралтай холбоотой. Дэлхийн дулаарах тусам амьтны өвчин хүн талдна. Хүний өвчин амьтан талдна. Ийм л байхгүй юу? Тэгээд болж игэл тэгэл урд хөрш рүү явахгүй байх. Талын л одоо арга хэмжээ авах хэрэгтэй л дээ. Явсан ч одоо маск зүүдэг барьдаг. Одоо хятад хүмүүстэй айл болох холоос альцдаг ч юм уу. Тэгээд тийм л арга хэмжээ авахгүй одоо манайхан чи бүгдээрээ л хөрхий хятадаас бараа янз бүрийн хэмжээж амьдралаа залгуулж штеп. Одоо харамсалтай нь одоо Монголд орж ирлээ бүртгэгдгээ гэвэл арга хэмжээ авах гэдэг юм аашаа. Ер нь ийм айгүй тийм сул дорой байна. Хан тэгээд бас фэйсбүүк дээр бичсэн. Энэ өвчний урьдчилан сэргийлэхийн тулд хил гайл дээр тодорхой хэмжээний тийм мэдрэгч төхөөрөмжүүд бас гараад ирсэн байна. Манайд бол ийм цөөхөн хугацаатай бол урьдчилан сэргийлэхдээ бол тун амархан шүү дээ. Тий. Сэтгэл гаргах хэрэгтэй. Сайн ажиллах хэрэгтэй. Өчтөрөл мэдсэн болохоор өстой мэдэх юм уучлах. Яг ямар вирус, яг ямар очтой гэдэг нь сайн мэдэхгүй.